За ингээд багш та бүхэндээ өнөөдөр нийт клубийнхаа дунд хэлцэж байгаа чатын системийг хэрхэн суулгах талаар танилцуулах хичээлээ орж байна. За ингээд манай чат бол компьютер дээр бол PidGen гэсэн ийм нэрээр Google-ээс хайх юм бол та бүхэн хайж олж болно. За эндээс PidGen гэж Google дээрээс хайвал энэ download гэдэг холбоос нь гараад ирнэ. За энэ линкэн дээр дараад за ингээд энэ PidGen гэдэг энэ програмын маань суулгах install нь ингээд татаж авахд бэлэн болж байгаа. За эндээс энэ download now гэдэг тавшин дээр дараад одоо PidGen install өөрийнхөө компьютер дээр татаад авах боломж бүрдэж байгаамаа. За ингээд энэхүү програмыг татаж авахд за ингээд PidGen 2.19 гэсэн 9.8 мега хэмжээтэй ийм програм компьютер дээр татаад авна. За компьютер дээр ингээд татагдсан програмаа бид нар очоод за энэ дээр ингээд суулгасан програм маань татаж авсан програм маань иймэрхүү хэлбэртэй компьютер дээр нь татагдах юм. За энэ дээрээс хоёр дараад next за next install гэх ингээд авч дараад үндсэндээ програмаа бид нар компьютер дээр суулгаж байгаа. За ингээд суулгах процесс маань нэг хэдэн минут үргэлжлэнэ. За үүний дараагаар багш нь та бүхэнд суулгасан програм руугаа яаж нэвтэрж ороод за ямар өрөөнүүд байгаа клубийнхаа бусад гишүүдтэй яаж холбоо барих талаар бас заавар хичээлээ хөгжүүлж өрьё. За ингээд програм маань мэдээж хэрэг тодорхой хэдэн минутын дараагаар уншаад дуусна. За ингээд саяны суулгаж байгаа програм маань install дуусаад completed болсны дараагаар ийм байдалтай харагдана. За next очиж дараад програмаа ингээд суулгаад дуусчлаа. За одоо хэдүүлээ тухайн програмыг суусан газраас нь програмаа дуудаж ажиллуулах хэрэгцээтэй болно. За хэдүүлээ үзье. За энэ байна. За PidGen програмаа суусан газраас хэрэгцээг нь дуудаж ажиллуулахад дараах байдалтай. За энэ багш нь өмнө суудсан зүйлийг хэлээд хийчихье. За ийм байдалтай ингэж PidGen програм харагдана. За эндээс add тавчийг дараад add account гэсэн юм харилцах сонгох гарч ирнэ. За энэ дээрээс бид нар Messenger-ийн протоколыг XMPP гэсэн энэ протоколыг сонгох хэрэгтэй байгаа. За username дээр нь багш та нарт нэмэлт хаягаар тусгай код илгээсэн байгаа. За тэр кодоо оруулаад domain гэдэг дээр нь 202-ийн 170-ийн 6920 гэдэг кодыг оруулж өгөөд за энэ resource гэсэн хэсгийг хоос хорхно. Password гэдгийг мөн адил email-ээр авсан password-ыг бид нар оруулах байгаа. За хэрвээ та өөрийнхөө яг хувийн компьютер дээр сууж байгаа энэ password-ыг хадгалж болно. Бусдын компьютер дээр ээлжил суудаг, таны компьютер дээр өөр хүн суудаг бол энэ remember гэдэг энэ тавчийг бол идэвхжүүлэхгүй явж болно. За ингээд багш нь хүн болгоныг өөрийнхөө энэ зургийг оруулаарай гэсэн юм одоо даалгавар өгч байгаа. За энэ дээр ингээд та нар өөрсдийнхөө зургийг оруулах компьютер дээрээс өөрийнхөө одоо зургийг сонгож аваад за тэгээд тэр зургаа зааж өгөөд бол энэ PidGen програм дээр нэмээд оруулах боломжтой байгаа. За ингээд add тавчийг дарснаар програм руу шууд одоо ийм label гэдэг ингээд орно гэдэг бол та нэвтрээд орчлоо гэсэн үг. За цаг одоо шөнийн 12 цаг 22 минут болж байгаа. Яг одоо мобайлаас орж байгаа шиг сүрэн гэдэг хүн байж байна. За ингээд энэ клубын гишүүнтэй хай өглөөний мэнд орой мэнд шүү те орой мэнд гэдэг ингээд хоорондоо чатлж болно. За ингээд чат руугаа ингээм амжилттай орсны дараагаар хамгийн гол зүйл бол чатыг өрөөнүүд рүү нэвтэрж орох байгаа. За өрөөнүүд рүү нэвтэрж орохын тулд бид нар энэ tools хийсэн дотруугаа room list гэдэг энэ цонхыг гаргаж ирнэ. За room list гэдэг энэ харилцах цонхон дээрээс бид нар get list гэдэг энэ товчийг дараад за энэ enter conference server гэж энэ. За конференц буюу одоо хурлын өрөө рүү орохын тулд admin
цэг empty club цэг email гэсэн энэ доменийг зааж өгөөд find хийх юм бол нийт ийм 5 өрөг багш нь үүсгэсэн байж байгаа. За US stock гэдэг бол Америкийн зах зээл. За Монгол гэх юм бол Монголын хөрөнгийн зах зээлийн талаар. Free time гэхэл чөлөө цагтаа клубын бусад гишүүдтэй хилцдэг байхаар. За trade plan гэж байгаа. За энэ trade plan бол бид нар арилжааныхаа төлөлгөөг ямар хувьцаан дээр яаж арилжах юм бэ гэсэн төлөлгөөг хилцдэг ийм өрөө байгаа. За Аз гэдэг энэ өрөө бол яг Азийн хөрөнгийн биржүүд ялангуяа Австрали, Хонконгийн хөрөнгийн биржийн талаар хувьцааг энэ дээр хэлэлцэх болно. За ингээд энэ сонгоод авсан 5 өрөөг хэдүүлээ чатын систем дээр яаж оруулах гэхээр за эхлээд бид нар оруулах гэж байгаа өрөөгөө сонгож идэвхжүүлсэн дараа add chat гэдэг энэ товчийг дарлаа. За гарч ирж байгаа цонхон дотор бид нар хэрвээ тухайн өрөө рүү ороход багш нь пассворд хийсэн тохиолдолд та нарын пассвордын дээр нь пассвортаа зааж өгөх ёстой. Одоогоор өрөөнүүд нь пассвортгүй байгаа учраас та нар шууд add хийгээд дахиад add хийгээд дарах юм бол энэ дээр гараад US stock. За энэ мэт Монгол гэдэг өрөөг дахиад add хийчихье. Free time-ыг бас add хийчихье. Trade plan-ыг бас add хийчихье. Аз гэдгийг бас add хийчихье. За ингээд хийсэн 5 өрөөгөө бид нар F2 тавчаа дараад өөрийнхөө одоо хүснээр нэрлж болно те. Америкийн зах зээл. За ингээд нэрлэж болно те. За Монголын хөрөнгийн бирж юм уу те. Хөрөнгийн зах зээл. За гэх мэт нэрлээ. За энэ өрөө рүү ингээд дараад орох юм бол тухайн өрөөнд ороход тухайн өрөөдний асуудлыг Улаанбаатарын цагаар 10-аас 4 цаг хооронд хилцнэ. Энэ өрөөнд төр байж гэнэ гэсэн санааг оруулж гисэн байгаа. За ингээд манай клубын гишүүд бол эхлээд 2 сарын хугацаанд дотын биржид арилжаа хийх ёстой байгаа учраас бид нар бол Монголын хөрөнгийн биржийн арилжааны цаг буюу өглөө Монголын цагаар 10 цагаас 1 цагийн хооронд бол яг энэ өрөө дотор хоорондоо ингэж хилцдэг байгаа. За ингээд энэ чатын системд идэвхтэй ороорой гэж нийт гишүүдэд уриалж байна. Учир нь багш нь арилжаатай холбоотой аливаа мэдээлэл судалгаа материалаа яг энэ клубын чат системээр дамжуулах болно. За дээр нэм зүйлийг хэлэхэд энэ хүү чат систем маань Android болон iPhone гар утсан дээр бол ажиллах юм боломжтой байгаа. За үүнийг багш нь яаж ажиллах талаар имэйлээр ямар төрлийн програм, ямар нэртэй програм байгаа вэ гэдгийг имэйлээр тодорхой өгөх болно. За ингээд бүх гишүүд маань арилжаанд нь амжилт хүсье. Чат системдээ тогтсон цагтаа байнга орж ирж байгаарай гэж уриалах байна. За ингээд түр баяртай.